газраас чөлөөлөе гэдэг энэ аяныг эхлүүлчихэд байгаа шүү дээ. Тэгэхээр та бизнесээ чөлөөлж чадсан уу? Чадаагүй. Таны бизнес чөлөөлөгдсөн үү? Чөлөөлөгдсөн. Таны бизнес чөлөөлөгдсөн үү? Чөлөөддөг ба шүү дээ. Чөөрөхгүй бидний зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Та бизнесээ чөлөөлсөн үү? Чөлөөлөөгүй тийм байхгүй шүү дээ. Хаана ямар чөлөөлдөг, хаана яаж хийдгийг. Та онлайнаар бизнесээ бүртгүүлж чадсан уу? Чадсан. E-бизнес CM-ээр ороод бид нар хүсэлтээ явуулаад тэгээ хариу нь ирсэн байгаа. Тий. Бүртгүүлэхэд хэлбэр байсан уу, төвхтэй байсан уу? Ер нь бол хэлбэр болсон байна. Засгийн газраас зарлаад байгаа чөлөөлийн аяны талаар сонссноо. Сонссоо. Тэгвэл бизнесээ онлайнаар бүртгүүлсэн үү, бүртгэлт нь? Бүртгүүлээгүй. Бүртгэл нь хаана яаж бүртгүүлдгээс мэдгүй. Ямаас мэдээлэл бол байхгүй. Тэр талаар бол. Мэдээж одоо өнөөдөр анхудаа сонсож байгаа яг үүнд бол. Энэ даргачин болохоор бүгдээрээ хүмүүсийг бүгдээрээ ажиллаа хийгээд байгаа шүү дээ. Чөлөөдөө эрхэл гэсэн мөртлөө одоо ингээл дүүрэг мөргнөөс зөвшөөрөхгүй шүү дээ бид нарыг. Одоо энэ төв зам дээр байршуул болохгүй гэдэг байгаа шүү дээ. Та чөлөөлийн аяны талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ? Яг би бол огт мэдээлэл байхгүй. Манайд хамт сууж байгаа хоёр бол дүнгээ сонсож байсаа л гэдэгсэн. Чөлөөлийн аяны талаар сонссноо. Интернетээс харж исэн. E-бизнесийг юмэн гээд сайтаар ороод бүртгүүлнэ гэсэн чинь бизнесүүдээ. Бүртгүүлсэн болов? Бүртгүүлээгүй. Яагаад бүртгүүлээгүй вэ? Таны бизнес бол яг тэр 146-ын жагсаалтанд орсон байгаа юм байл л дээ. Гэрэл зураг, бичлэгийн үйлчилгээнүүд. Энэ талаар яг тодорхой ойлголт байхгүй. Тэгээд яаж бүртгүүлэхээ мэдэхгүй байгаамаа. Бизнес эрхлэгчийн хувьд ч юм уу, иргэнийхээ хувьд бүртгүүлж амжсан уу? Бүртгүүлж амжсан. Тэ. Захимаар шууд өөрөө ороод бүртгүүлсэн үү? Захимаар бүртгүүлээд тэгээ гараа зогсож байгаа. Өмнө нь ирдэг байсан одоо дарамт чахал ч юм уу тийм зүйлсүүдээс одоо яг байгаа нөхцөл байдал чинь хэр дээрдэж өөрчлөгдсөн бэ? Одоо бол тийм дарамт чахалт гэсэн юм байхгүй байгаа. Чөлөөтэй юм гэж байгаа. Бүртгүүлэхэд хэр хялбар байсан уу? Хүндрэлтэй зүйл байсан уу? Ер нь гайгүй боломжтой. Тэнийг тийм хэцүү байгаагүй. Гайгүй. Тэгээ уцаараа ер нь тэгэл бүртгүүлсэн шүү дээ. Та чөлөөлийн аяны талаар мэдээлэл авсан уу? Яг нь Facebook мөг ч юм онлайн платформудаас л мэдээлэл авсан. Тэгтээ яг нь тэргээрээ уялдуулаад нөгөө нэг яг бот амьдрал дээр яаж ажиллахын гэдэг тал дээр ч юм уу те. Одоо тэр e-бизнесээр бүртгүүлээд тэр зөвшөөрөл авах 146 аж ахуйн нэгж гэдэг юмнууд нь тэр e-бизнес гэдэг юугаар л явах гад байна гэж ойлгож байгаа платформоор. Тэгээ би тэрлэн ороод үтсэн тэрэн дээр тун утахгүй гэсэн байлуу засвартай гэсэн ч байлуу те. Яг ажиллаж гин үү яаж гин гэдэг тал дээр бас мэдээлэл муутай байна. Тэгээд бас яг тэр 146-ад нь ямар нэг зүйл ажиллагаанууд багтаж байгаа юм бэ гэдэг дээр бас сайн мэдээлэл авч чадаагүй. Тий. Тэгээд яг тиймэрхүү яриа явж байгааг бол одоо ингээл Facebook мөгч байдаг юм уу ч гэдэг хүмүүсээс ч юм онлайнаар интернетээс сонссон. Тэгтээ бод амьдрал дээр яг яаж уялдаж байгаа юм бэ гэдэг тал дээр яаж хэрэгжиж байгаа вэ гэдэг тал дээр мэдээлэл мутагаа. Онлайнаар бүртгүүлж чадсан. Тэгтээ нөгөө нэг асуудал гарсан нь болохоор нөгөө бүртгүүлсэн мэдээлэл нь яг орооныхоо нөгөө тухайн яг хариуцсан мэрэгчлэтнүүд нь мэдээлэл нь яг нөгөө цаг тухайд нь очтгүй юм шиг л. Тийм. Тэгээд одоо энэ чи яг ингээд бизнес эрхлэхээр хорооноос зөвшөөрөл авна. Одоо энэ ч зогслоо гэхэд энэ хариуцж байгаа энэ талбай ойролцоо юм уу байгууллагуудаас бас орж зөвшөөрөл авна. Тэгээд ерөнхийдөө нөгөө онлайнаар юугаа бүртгүүлчлээ гэхэд нөгөө тэр мэдээлэл нь хороон дээр тэр өдрөө ч юм уу маргаас нь ч юм уу нэлээд хоногийн дараа очдог ч юм уу хоорондын нөгөө уялдаа холбоо жоохон дутмаг юм шиг үлээ. Тэрнээс бол яг онлайнаар бүртгүүлэхэд бол тийм хүндрэл бол байхгүй. Мэдээ солилцох нь тий хоорондоо мэдээ солилцох нөгөө төрийн байгууллагуудын хоорондоо мэдээ солилцох юмнууд л ерөөдөө жоохон дутмаг удаан гэх юм уу. Тэр ерөөсөө тийм талаар мэдээлэл зарим хүмүүст нь хорооны хүмүүст ерөөсөө байхгүй. Бусдаараа бол яг онлайнаар бол тэрийг бүртгүүлэхэд бол тийм асуудалтай бол байхгүй. Та бүртгүүлчихэд одоо хэр хоног хугацааны дараа гарч иж худалдаа гаргасан бэ? Бүртгүүлчихэд 7 хоногийн дараа хорон дээр очиж дахиж хөөцөлдөөл нэг 14 хоногийн дараанаас л ерөөхдөө эхэлсэн юм уу? Тий. Тэгээ энэ чинь болохоор яг нөгөө би энэ зөвхөн энэ жил биш түрүү жил бас яаж яасан болохоор бас арай нөгөө туршлагатай байсан гэх юм уу? Арай хурд юмудаа хийцээ тий. Яг анханасаа хийж байгаа хүмүүст бол яг жоохон хугацаа шаардах. Засгаас одоо мэдээлж байгаа гэх юм бол одоо та ингээл бүртгүүлчих юм бол бизнесээ дураараа эрхлэх гээд байгаа штэ тий. Бүх шахал дарамт байхгүй болно гэдэг. Тэгэхээр энэ одоогийн байдлаар танд ажиглагдсан зүйл мэдрэгдэж байгаа зүйл юу нэ байна уу? Яг хүрсэн дээрээ босон зүйл. Одоогийн байдлаар тийм яг мэдгдсэн юм бол байхгүй. Түрүү жил чинь бол яг бас адилхан ажиллаж байсан. Энэ жил ажиллахад яг ялгаа байхгүй. Яг нөгөө
мэдэгдэж байгаа юм нь яг тэгээ чөлөөлчлөө гэхээр бас хамаа намаагүй бас хүмүүс яг нөгөө ийм бизнес эрхлэх гээд бас тэрэн дээр бас яг тодорхой хэмжээний стандарт бас ядаж энэ тодорхой ариун цэвэр янз бүрийн юм хэрэгтэй л байх. Тэгээ гадуур яг адилхан юм хийж байгаа ч гэсэндээ нөгөө жоох стандарт ариун цэвэр дээр л бус анхаарчвал уулын зүгээр. Тэрнээс бол яг төрийн зүгээс бол мэдрэгдэж байгаа юм бол байхгүй л. Тий. Яг илүү хүмүүс олширсан л баг. Гэхдээ тэр талаараа бас ер нь бол хэрэгтэй л болж байгаа гэсэн.